Тэгэхээр улсын хурлын нэгдсэн чуулган болвол за пүрэв баасан гарагт өглөө болгон 9 цагаас эхэлдэг ийм одоо журамтай. За яг Монгол Улсын ерөнхийлөгч одоо бас улсын хурлын нэгдсэн чуулган дээр өнгөрч 7 хоногт одоо үг хэлсэн. За үүнийг нь одоо бас дайруулж улсын хурлын дарга гишүүдийн хариуцлагыг гишүүдийн цаашлаад ухамсарыг одоо нэг талаас одоо шалгасан гэж хэлж болно. За гэсэн хэдий ч гишүүд маань өнөөхөл нөгөө бах байдаг хിവэрэ улсын хурлын нэгдсэн чуулганд бол 9 цагтаа ирж сууж амжаагүй улсын хурлын нэгдсэн чуулган бол 10 цагт. Энэ бол ерөөсөө хавтгаарч гэсэн зүйл шүү дээ. Гинт өнөөдөр ингээл нэг 9 цагаас зарслыг 10 цаг гэж болгоогүй. Ерөөсөө угаасаа байнгын ороо 10 цагаас зарлагдсан бол 11 цагаас эхэлдэг. Чуулган 9 цагаас зарлагдсан бол 11-ээс эхэлдэг. Энэ бол бичгтэйг хууль болчихсон байгаа юм. Байнга эрт дутуу байгаа учраас чуулганы эхлэл болсон байж байгаа шүү дээ. Иймэрхүү хандлагатай байдаг. За ингээд энэ 7 хоногт бид онцлог сэдвүүдэд үзэгчтэй ахынд үргэлжлүүлэн үргэж байна. Хөрөнгийн зах зээлийн энэ 7 хоногийн таймд анхаарлаа хандуулна. Анхаарлаа хандуулж байгаа үзэгчдээ баярлалаа. Тэгэхээр 7 хоногийн тойм хөтөлбөрийн төгсгөлд хөрөнгийн зах зээл дээр энэ 7 хоногт онцлог ямар үйл явдлууд болов гэдгийг мэдээлэхээр манай студид хөрөнгийн зах зээлийн шинжээч Мөнх Эрдэнэ ажиллаж байна. Тэр Мөнх Эрдэнэ орой мэнд хүргэе. За орой мэнд хүргэе. Тэгэхээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр болоод манай дотоодын хөрөнгийн зах зээл дээр энэ 7 хоногт онцлохоор одоо ямар үйл явдлууд болов мэдээлэл хүргэх вэ? За тэгэхээр манай эдийн засгийн холбоотой гадаад зах зээл дээр бол хятад улс нүүрсний топ мужуудаа 10% нөөцийн татвар тогтоолоо гэсэн ийм үйл явдал боллоо. За хятадын хувьд бол нүүрсний салбартаа татварын шинжилгээ хийж байгаа. Энэ ажлын үрээнд бол орон нутгийн засаг захиргаанд нүүрсний татварыг бол тавих эрхтэй болсон. За ингэж тавихтаа бол 2%-аас 10% хүртэлх ийм татварыг бол тавих хэрэгтэй байгаа. За ингээд өнгөрсөн 7 хоногт одоо өвөр Монголын бүс нутагт ажилладаг нүүрсний компаниуд дээр бол 8 орчим хувийн татварыг бол тавьсан байна. За мөн дараагийн нэг үйл явдал нь бол Aspire Mining-гийн овоотын нүүрсний ордны нүүрсний чанар бол хятадын нүүрсний ангиллын дээд зэргийн коксч нүүрс болох нь бол баталгаажиж гарч ирсэн байгаа. За энэ үйл явдал энэ мэдээ зах зээл засагдсанаар бол Aspire Mining-ийн Австралийн бирж дээр арилжаалж байгаа хувьцааны анш бол 6% бол өсөлттэй ийм одоо арилжаа явж өндөрлөө. За мөн дараагийн нэг үйл явдал бол Dennis Mines хувьцааг худалдаа авах зөвлөмжийг бол олон улсын шинжээчдэд өгсөн байна. За энэ шинжилгээг гаргаж олон улсын зах зээл дээр мэдээлэл цацгснаар бол энэ компанийн хувьцааны анш бол 263% уналттай Торонтогийн хөрөнгийн бирж дээр бол арилжаалагдсан байна. За мөн үүнээс гадна энэ компани бол одоо ураны хайгуул олборлолтыг олон орнуудад хийдэг. За тэр орнуудын нэг нь бол бас Монгол байгаа юм аа. За мөн дотоодын одоо онцлог үйл явдал гэх юм бол Эрдэнэс 5-7 хэлэлцээ эхэлсэн байгаа. За Эрдэнэс 5-7 хэлэлцээр дээр ахиц гарсан тодорхой мэдээллүүдийг энд дурдах юм бол Energy Resource компани гүйцэтгэх захирлын зүгээс бол энд төслийг хэрэгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг манай талаас босгоход бол бүрэн боломжтой гэж мэдээлсэн байгаа. За мөн нүүрсний тээвэрлэлт борлуулалтыг бол нэгдсэн бодлогын цонхоор бол хийнэ гэж бас мэдээлсэн. За үүнээс гадна үйлдвэрлэлийн хэмжээ өсснөөр бол өртөг буурах боломжтой гэж мэдээлсэн байгаа. За мөн төмөр замыг хэрвээ бид амжилттай барих юм бол тээвэрлэлтийн өртөг буурнаа. За мөн олон улсын зах зээл дээр бид нүүрсээ олон улсын үнээр нь арилжаалах боломж бол бий болно гэсэн ийм мэдээллүүдийг бол өгсөн. За энэ дотроос онцолж байгаа хамгийн чухал мэдээлэл бол хятадын зүгээс биднийг бол транзит тээвэр хийж нүүрсээ олон улсын зах зээл дээр ашиглах боломжийг хятадын дарга бол олгосон байгаа. Энэ олгосон боломжийг ажил хэрэг болгож энэ одоо ажлыг урагшлуулах нь бол маш чухал юм аа гэж бас хэлсэн байна. Тэгэхээр манай эдийн засгийн нөхцөл байдал бас тийм таатай биш байгаа, хүндрэлтэй юм байгаа тохиолдолд манай дотоодын Монголын хөрөнгийн бирж дээр одоо арилжигддаг бас хувьцаат компаниудын арилжааны нөхцөл байдал нь ямар хөө байв? За энэ 7 хоногт бас онцлохоор одоо үйл явдлууд юу болов? За хөрөнгийн бирж дээр бол энэ 7 харьцангуй 57 хоног байлаа. Зах зээлийн индекс буюу Topper индекс маань энд харагдаж байна. За өнгөрсөн 7 хоногийн туршид бол зах зээлийн индекс маань 2.3% бол унлаа. За сарын бол 165% уналттай явж байна. Харин жилийн бол 797% уналттай явж байгаа. За харин жилийн эхнээс бол 2.3% одоо уналттай явж байна. За тэгээд Topper индексийг энд томруулсан дүр зургаар хараад үзэх юм бол өнөөдрийн хаалтын ханшаар бол 14513 нэгжид хүрж бол Topper индекс хаагдсан байгаа. За бидний шинжилгээгээр бол 15 онд эдийн засгийн хямрал бол үргэлжилнэ. За ийм учраас бол Topper индекс бол 15 оны эхний хагас бас уналттай байх болов уу гэсэн ийм таамаглалыг бол хийгээд байгаа.
Тэгэхээр ер нь энэ 7 хоногт нийтийн мөнгөн дүнгээр илэрхийлэл хичнээн хэмжээний одоо арилжааг хийсэн байна. За ер нь эдийн засаг бас нэлээд тэлдэлтэй 2011 оны үед бол Монголын хөрөнгөний биржээр өдөрт хэрэгжиж байгаа арилжааны хэмжээ бас харьцангуй өсөлттэй юм байсан шүү дээ. Тэгвэл энэ 7 хоногийн хувьд нийт дүнгээр мөнгөн дүнгээр нь илэрхийлэл хэд байна? За энэ 7 хоногийн мөнгөн дүнгээр илэрхийлэх юм бол 111.1 сая төгрөгийн арилжаа хийгдсэн үнийн дүнтэй байна. За энэ бол өөрөө бас харьцангуй одоо тийм бага үзүүлэлт юм а гэж ингэж хэлж болох байх тийм ээ. Өмнөх 7 хоногтой харьцуулаад авч үзвэл энэ өөр ямар хөө юм бол? За өмнөх 7 хоногтой харьцуулаад авч үзэх юм бол арай бага байна. За нэг 2-3 сая төгрөгөөр бол бага байгаа. За ер нь бол манай одоо эдийн засаг өсөлттэй байхдаа таны хэлж байгаа 11 оны үед өдөртөө бид нар нэг 100 гаруй сая төгрөгийн 200-300 сая төгрөгийн арилжаа хийждэг байсан. За харин одоо бол бид бол нэг 111 сая орчим 100 сая төгрөгийн арилжааг бол 7 хоногтой бол хийж байна л та. Гэхдээ энэ бол өөрөө манай хөрөнгө оруулагч нарт ирээдүйд одоо ханш өсөх боломжийг бол олгож байгаа гэж хэлж болно. За эндээс би юу гэж хэлэх гэдэг нь нэхэр хямрал бол болж байна. Хямрал болж байгаа учраас ханш унж байна. Эргээд ханш эдийн засаг хямралаас гараад өсөх үед бол ханш эргээд өсдөг юм а. Тэгэхээр хямралын үед зөв хөрөнгө оруулалтаа хийж чадах юм бол ирээдүйд одоо боломжийн хэмжээний өндөр хэмжээний гүйж хүртэх боломжийг хямралаас олгодог юм а гэдгийг олзож хэлмээр. Мэдээж хэрэг нөх хувьцаа хямдхан байх үед нь бол яг зөв хувьцаагаа дагуулж аваад хөрөнгө оруулалт хийж чадах юм бол за мэдээж хэрэг хямралаас гарах нь бол тодорхой болох. Энэ бол нэг 2-3-ээс 2 жилийн хоорондох асуудал гэж шинжээчд бол үзээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр үед бол өгөөж бас хүртэх юм өндөр боломжтой бас юм боломжийн өөрөөр хэлбэл хямрал өөрөө бас давхар одоо боломжийг агуулж байдаг гэдэг утгаар энэ одоо мэдээлэл бол өгж байгаа шүү тийм ээ. За өөр хөрөнгөний зах зээл дээр ер нь энэ 7 хоногт онцлог одоо ямар үйл явдлууд болов? За манай байгууллагын зүгээс бол топ 5 одоо хувьцаат компаниудыг бас энд 7 хоног болгон гаргадаг. Тэгэхээр хамгийн их өсөлттэй одоо хувьцаагаар бол 5 компани хувьцаа байна. Харин хамгийн их уналттай компани хувьцаар бол чинь Material Impix компани хувьцаа. Хамгийн идэвхтэй арилжаалагдсан компаниар бол Dermis компани байна. За тэгвэл хамгийн их үнийн дүнтэй арилжаа хийгдсэн компанийн хувьд бол Apu компани хувьцаа бол хамгийн их үнийн дүнтэй арилжаа хийгдсэн ийм 7 хоног болж өндөрлөж байна. За ингээд 7 хоногийн төвийн хөтөлбөрийн төгсгөлд хөрөнгөний зах зээлийн талаарх одоо дотоод болон гадаад одоо бас мэдээллүүдийг шинжээж мөнх эрдэнэ үргэлээ. Мөнхөртэй студ ажилласанд баярлалаа. За баярлалаа. Анхаарал хандуулж байгаа үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ 7 хоногт болсон онцлог үйл явдлуудыг үзэгч та бүхэндээ бид томилон үзүүллээ. За 7 хоногийн нэм гарагийн 20 цагаас 5 хүндээ 7 хоногийн нэм гарагийн мэдээний өрөө хөтөлбөр хүрдэг боломжлолтой. Тэгэхээр энэ 7 хоногт бас 2015 оны төсвийн тодтголыг хэлэлцээ. За дээрэс нь өрийн тааз төсвийн тодтголыг дагалдсан бас олон хуулиуд олонний анхаарлын төвд байлаа. Ингээд төвийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.